Улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлцэх хэсэг асуудлаар өнөөдөр Улсын хурлын чуулганы нэгдсэн хурлаан санал хурааж, хурлаанд оролцсон нийт гишүүдийн 56.4% нь дэмжснээр хэлэлцэхээр боллоо. Санал хураалтын өмнө Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг, хүн намын зөвлөл, үндэсний эвсэл болон иргэний зориг ногоо намын гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүй гэсэн хатуу байр суурийг илэрхийлж байсан. Гэвч зарим гишүүн байр сууриа өөрчилж дэмжсэн нь улс төрийн хүрээнд дарамт шахалт явж байна уу гэх хардлагыг үүсгээд байна. Улсын хурлын 4-р сарын 16-ны чуулганы хурлаанд нийт 101 гишүүн оролцсноос 57 гишүүн буюу 56.4% нь ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэх хэсгийг дэмжснээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. За санал хураалтанд 57 гишүүн гэж юу вэ? 101 гишүүн оролцсноос 57 гишүүн зөвшөөрч татгалцсан 44. 56.4% саналаар Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж гэсэн санал хураалт дэмжигдлээ. Монгол Улсын түүхэнд анх удаа тухайн ёс зүйтэй холбоотой асуудал тэр дундаа хариуцлагын асуудал тэр дунд ёс зүйтэй холбоотой асуудлыг бол дэмжлээ. Их хурлын босгод агуулж байна гэж ойлгож байна. Гэвч улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдэгдэж байсан зарим гишүүн санал хураалт явуулахын өмнө байр сууриа өөрчилж дэмжсэн нь улс төрийн хүрээнд дарамт шахалт үзүүлсэн байж болцсошгүй гэх хардлагыг дагуулад байна. Тухайлбал улсын хурал дахь ардчилсан намын бүлэг гишүүдийнхээ 100% саналаар уг хуулийн төслийг дэмжихгүй гэдгийг удаагаар мэдэгдэж байсан ч чуулганы хуралдааны өмнө байр суурь нь 2 хуваагдаж нийт 42 судалтай ардчилсан намын бүлгээс 15 гишүүн дэмжсэн. Мөн улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн бүлэг хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн ягаан өнгийн хувцаар жигдэрч улс төрийн акт үүсгэнэ гэдгээ илэрхийллээ. За одоо энэ хувийн компаниудын явуулж байгаа асуудлыг би бүр болиё. За тендерчин 8-ачид энэ бүх юмуд нь өнөөдөр улсын хурал ус тосороо ялгарсныг л харуулж байна. Ямар ч тендерт оролцоогүй, ямар ч барьцаагүй хүмүүс эсрэгээрээ энэ хуулийн эсрэг байгаад байгаа биз. Тэгэхээр энэ өөрөө өнөөдөр улсын хурлыг ус тосоор нь ялгсан үйлдэл очоо. Дээрэс нь улсын хурлын дарга огцрох бүрэн болцлоо хангачлаа. Энэ нь өөрөө улсын хурлынхаа статус, улсын хурлынхаа дархлаа, бүрэн бүтэн байдал, хадгалшгүй байдлыг хадгалах ёстой хүн нь өнөөдөр энэ хуулийн зөвхөн өөрт ашигтай буюу Монгол Ардын намын өөрсдийнх нь эрх мэдэлтнүүдэд ашигтай энэ зүйл заалтыг ярьж ард түмнийг болон улсын хурлыг манипуляц хийж байгаа байхгүй. Монгол Улсын парламент хэрвээ яг энэ хэлцэгдэж байгаа асуудлаар батлагдвал Монгол Улсын парламент яг дуунтай адилхан чив чимээгүй бүтцэл зөвхөн санал хураадаг. Ямар ч үзэл санаа байхгүй үзэл санаагаа илэрхийлж чадах эрд төрхтэй нэгч парламентын гишүүн байхгүй. Нэгдүгээр өнөөдрийн санал хураалт бол илтэд үндсэн үйлчилсэн санал хураалт. За энэ дээр манай нийгэм нэгдэж чадахгүй би бас мэдэхгүй. Сайн санал хураалтууд угаасаа хууль бус санал хураалт. Яг гэвэл үндсэн хуулиар ийм санал хураалтыг ерөнхийлөгчийн зүгээс оруулах эрхгүй. Ёс зүйн тухайн хэмжээг бид бүхэн яаж тодорхойлохоо мэдээгүй. Тэр нь тодорхойгүй хуулийн төсөл дээр өнөөдөр шийдвэр гаргаад явж байгаа нь өөрөө зарчмын үед буруу гэд би өмнө нь бас эсэргүүцэж байгаа байр сууриа бас илэрхийлж исэн. Сая санал хураалтын дээр ч гэсэн эсэргүүцсэн байр сууриа бол хатгалсан. Тэгээд яг нь ерөнхийдөө бол бас маш олон манай сэтгүүлчнэр маань сайн мэдж байгаа маш олон гишүүд бас эсэргүүцсэн байр суурийг илэрхийлж исэн ч гэсэн өнөөдөр эрдсэндээ жишээ нь орсонгүй шүү дээ, тийм. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол дарамт шахалтууд гишүүдэд маань ирсэн л гэдгийг тодорхойд харагдчихлаа юм л да. Өөрөө цаг үеийн болон улс төрийн нийгмийн нөхцөл байдалтайгаа уялдсан байх ёстой. Ялангуяа буруу зөвийн зааг ялгаа болсон тэр дундаа хувийн ёс суртахуун байгууллага институцийн ёс зүйтэй, албан тушаалтны ёс зүйтэй холбоотой асуудлыг нэг үзэл санаагаар дэмжихгүй болвол энэ өөрөө үр дүнгүй болох эрсдлүүд бас байгаа учраас бүх төвшөнтэй институцийн хооронд энэ яриа хэлцээр үргэлжлүүлэх ёстой. Одоо байгаагаар нь бүрэн дэмжчихвэл засаглалын тэнцвэр алдагдах ийм хүндрэл гарч магадгүй. Монгол улс бол парламентын засаглалтай улс. Төрийн эрх барих дэд байгууллага нь бол парламент. Тэгэхээр парламентын сонгуулийн дундуур нь парламентын нийт гишүүдийн дүнд хөдөлгөөн ороод эрх баригч юм уу олонхын байдал өөрчлөгдөх ийм хүндрэл бас үүсч магадгүй. Дээрээс нь засаглалын тэнцвэр алдагдаж магадгүй. Тийм учраас хилцэх хэсгийн ер нь бол дэмжиж манай бүлэг бол эсэргүүцэн шийдвэр гаргасан олонхороо
Мөн улсын хурлын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл нь парламентын дархлаанд халдах эрсдэлтэйгээс гадна ардчилсан тогтолцоонд зөргөөр нөлөөлж ерөнхийлөгчийн засаглал руу хэлбэлгэж болзошгүй гэж зарим улсын их хурлын гишүүн үзэж байна. Түүнчлэн уг хуулийн төслийг хилцэж эхлэх нь өөрөө үндсэн хууль болон бусад холбогдох хуулийн зөрчил гэдгийг эрх баригчид мэдгзэр байгаа юм а. Үүнээс үүдэн манай улсын парламент олон жил дамнан тогтносон цөөн улс төрчдийн гарт орох эрсдэл бий болохыг ч сануулсаар байна.